Наран цагт та Монгол банкны ерөнхийлөгч нэр дэвшиж байгаа юм байна. Тэгэхээр танаас нэг 5 асуухаар бол бэлтлээ. Тэгээ та эдийн засгийн ямар онол баримталдаг вэ? За таны хувьд ажил хөдөл чухал уу, инфляц чухал уу, эсвэл эдийн засгийн өсөлт чухал уу? Та энэ гурвыг яг 1 2 3 гэд эрэмблээд хариулаад өгнө үү гэж хүсэж байна. За дараагийн асуулт болохоор Монгол банкны хуримтлагдсан алдагдал өрөө 8 их 80 төгрөгт хүрчээд байгаа. Тэгээ сая бол оролцогч нараас асуусан асуултанд та хэлэхдээ бол энэ төрийн оролцоог би багасгана гэж бол хэлсэн. Тэр сүүлийн 6 жилийн хугацаанд бол лавсрын ерөнхийлөгч гэсэн энэ үгийг бол давтамжтайгаар хэлж ирсэн. Гэтэл бодит байдал дээр бол төрийн оролцоо их байсан. Тэр нь бол шуудхан хэлэхэд улсын их хурлын гишүүд за тэгээд төр барьж байгаа Монгол Ардын намаас гаргасан одоо хөнгөлтөө зээлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд Монгол банк одоо дэмжиж явсантай холбоотой энэ бол энэ төрийн оролцоо байсан нь бол үнэн. Тэгэхээр та одоо жишээнд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллахдаа улс төрчдөөс гарч ирж байгаа засгийн газраас санаачилж байгаа ийм хөнгөлтөө зээлийн хөтөлбөрүүдийг дэмжиж явах уу? Тийм үгүй гэд хариулаад явчихарай. За дараагийнх нь болохоор төрийн нөлөөллөөс гадна бол Монгол банкнд энэ банк бус байгууллагууд болон банкуд их нөлөөлдөг. Та энэ банк бус байгууллагууд болон банкуд дээр ямар бодлоготой ажиллах вэ? За дөрөв дэх асуудалт бол валютын интервенцийн талаар та сая яриан дундаа дурдсан. Тэгэхээр Эрдэнэс 5-7 гээд одоо уулуурхад томоохон одоо валют олж ирдэг компаниуд маань шууд Монгол банк руу бол одоо валют бол нийлүүлж байгаа. Энэ нь өөрөө бол одоо таны бодолд хэрэгжүүлэгч арга хэмжээнд дэр бичсэн байна л да. Ханшийг хүчээр барих бус гэд оруулж өгсөн байна. Тэгэхээр одоо жишээ нь хамгийн их гол ханш орж ирж байгаа их усүр нь өөрөө энэ компаниудаас байгаа. Тэгэхээр энийг арилжааны банкудаар дамжуулдаг болох боломж байгаа юу? Та тэр талаар судалж үзсэн үү? За дараагийнх нь бол статистикийн мэдээлэлээр бол эдийн засгийн өсөлт нэг 5-7% байсан. Гэтэл мөнгөний тоо хэмжээ жилд бол 15-20%-аар өссөн байгаа. Тэгэхээр та ийм хоёрын нийт мөнгөний нийлүүлэлтийг хэдээр өсгөх вэ? 2019 оноос өнөөдрийг хүртэл бол одоо 21 их 80 байсан бол 43 их 80 төгрөг болж ингэж нэмэгдчихэд байгаа. Тэр эдийн засгийн өсөлтөөсөө давсан мөнгөний нийлүүлэлттэй байгаад байгаа нь инфляцийг нэмэгдүүлээд байгаа. Та энэ дээр яг тоогоор хэдийн бодлого баримтлах вэ? Энэ асуултуудад хариулаад өгнө. Сүүлийн гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн онол ямар онол баримталдаг вэ гэж ерөнхийдөө бид неоклассик онолыг баримталдаг. Энийг бол 100% одоо манайх шиг нээлттэй жижиг эдийн засгийн хувьд бол төрийн оролцоо бол тодорхой зөв оролцоо хангаж ажиллах ёстой. Тийм учраас нээлттэй шөлөөт эдийн засгаар төрийн оролцоог хангаж ажиллах ёстой гэсэн энэ онолыг бол дээр би өөрөө итгэл үнэмшилтэй байдаг. За ажилгүйдэл инфляц эдийн засгийн өсөлтийг аль нь та одоо гол анхаарлаа тавих вэ гэсэн асуулт байсан. Тэгэхээр яг манай төв банкны тухай хууль дээр бол яг нэг шууд бандаад өөрөөр хэлбэл инфляц, нөгөөх нь бол санхүүгийн доктортой байдлын санхүүгийн зах зээлийн доктортой байдлын гэж эдийн засгийн өсөлтийн доктортой байдал дэмжлэг үзүүлнэ гэсэн энэ хоёр мандат бол байж байгаа. Тэгэхээр яг би түрүүний хэлдэг богино хугацаанд бол бид нар энэ таны бас дараагийн асуултанд ч гарсан хөөсрөлтөөс бий болсон тэлэлтийн хөөсийг буулгахад бол гарцаагүй бид нар инфляцийг барихаас өөр арга байхгүй. Тэгээ богино хугацаанд энэний дараа бид нар дунд хугацаанд бол эдийн засгийн доктортой өсөлтөө нэмэх чиглэлээр мөнгөний бодлого төсөв мөнгөний бодлого ажиллана гэж. Тэгээд энэ бол дараагийн асуулт нь бол энэ хоримтлагдсан алдагдлыг таарсан. Хоримтлагдсан алдагдлын 67% нь би бас саяны бидний өмнөх одоо бодлогоудаас үүдэлтэй нэг үгээр хэлбэл алдааны төлбөрийг төлж байна гэсэн үг. Энэ зах зээл дээр үүссэн таны хэлж байгаа илүүдэл мөнгийг сорж авахын тулд төв банкны үнцаас татаж авч байгаа. Тэрэндээ хөвтөлж байгаа. Энэ нь төв банкны алдагдлын 60%. Дээр нөгөө төсвийн болоод квази хагас төсвийн үйл ажиллагаатай холбогдуулаас бас Монгол банк тодорхой алдагдал үүсгэж байгаа. Дээр нь бас энэ үнцний өсөлт бууралтаас болоод манай онцлогоос бол голцоо бууралтаас болж энэ алдагдлын бичлэлээр бас үнцний алдагдал нэмэгдэж байна гэж ингэж харж байна. За банкус болоод банкуудын нөлөөлөх байна гэдэг энэ дээр бас янз янзын юм бас их хэрэгждэг. Тэгээ миний хувийнхээ хувьд бол би аль нэг банкны хувьд ямар нэгэн хамаарал ерөөсөө байхгүй. Тэгэхээр энэ
одоогор бол энэ нэгдүгээр энэ хоёрын хоорондын холбоо санхүүгийн гүйлгээ энэ харилцсан ашиг сонирхол бий болж гинүү гэдэг асуудлыг бол миний түрүү нөгөө олон улсын туршлага дээр нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоог манай зэл хэрэгжүүлэхгүй болохоор банк усын болохоор банкуд төв банкны хяналт шалгалттай бол банкуудыг энэ шалгадаг санхүүгийн зохицуулах хором нь болохоор очиж зөвхөн банк усуудаа шалгацдаг. Энэ хоёрындох уялдаа ороо харилцан хамаарал дээр юу бий болоод байгаа талаар жоохон сул завсар зай үсээд байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ер нь бол энэ нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоо ялангуяа зүүн даазуудад нэлээд амжилттай явж байгаа. Энийг бол би одоо хэрэгжүүлэх ёстой юм байна гэж ингэж бодож байгаа. Та валютын юг асуусан, валютын арилжаа. Тэгэхээр яг энэ дээр бас би энэ ажлаа хийж явах үедээ засгийн газарт нэг удаа тогтоол оруулаад буцаасан. Өөрөөр хэлбэл санаа нь юу байсан бэ гэхлээр за энэ валютыг шууд төрийн өмчийн компаниудын 80% ингээд шууд төв банкнд тушаагаад ахаар бас энэ валютын зах зээл өөрөө хөгжихгүй байна. Монгол банк өөрөө ингээд бүх мөнгийг нийлүүлдэг, бүх валютыг нийлүүлдэг. Энэ хэтэрхий их нөлөөтэй. Энийг бас муу үр дагаварнаас гарах магадaltaй. Тэгээ энээс болоод бас хардлага сэрдлэг хэл ам бас ингэ яваад байгаа. Тэгэхээр энийг бол тодорхой хэмжээнд либералч тодорхой хэмжээний арилжааны банкрууд руу зах зээлийн шугамар явуулдаг болоо гэдэг бүр тогтоол би өөрөө санаачилж оруулаад энэ тогтоол бол баталгаатай. Энэ чиглэлд ер нь яг зүгээр энэ валютын дотоод арилжааныг захыг бий болгох зөвхөн ингээд төв банкуд хооронд явдаг энэ зүйлийг бол зайлшгүй либералчлах нь энэ олон улсын сайн туршлага мөн гэж ингэж үзэж байгаа. Энийг бол нэвтрүүлэх ёстой. Түрүүн нэмээд бол тэр хөрөнгөний захыг хөгжүүлэх дээр ч гэсэн төв банкны энэ 90 банкны санхүүгийн салбартаа банкны одоо 90% тэгээд тэрийн төв банкнаас ингэж мөнгөний нийлүүлэлт болоо валютын нийлүүлэлтийг бүрэн хяналтанд авч байгаа тогтолцоо өөрөө бас тийм сайн тогтолцоо бас биш ээ. Энийг бол либералчилж өгөх ёстой гэж ингэж бодож байна. За мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг та юу гэж бодож байна вэ? Би бас түрүүний зүйлийг хэлсэн. Мөнгөний нийлүүлэлтээр бол ер нь мөнгөний үнцний инфляцийг гол хөөрөгдөх жингийн хувьд бол энэ төсвийн тэлэлт нь өөрөө бол буцааж зах зээлээс мөнгө татагддаггүй учраас энэ дээр бол бид нар бас илүү анхаарч өгөх ёстой. Нөгөө талдаа мөнгөний бодлохоор 20 гаруй хувиар нэмэгдэж байгаа нь өөрөө хэдийгээр зээл болоод буцаж мөнгөний зах зээлээс татагддаг мөнгө ч гэсэн энэ өөрөө бас зохих төвшөнд явж өгөх ёстой. Ингэж ээж нөгөө хөөсрөлт нь багасах ёстой. Би түрүү хэлсэн үржил би зүгээр хувийн энэ дээр санхүүгийн модельтэй нэлээд нарийн тооцоо гаргах ёстой. Хамаагүй шууд одоо чэжээрээ тийм юм гэж хэлэхэд бас хүндрэлтэй зүгээр хувь хүнийхээ тооцоогоор нэг 15% өсөлт явж ивэл хэмээн одоогийн өсөлттэйгээ бол зөв үйлдэх юм болов уу гэсэн ийм л бодолтой байна. Хоёрдугаар асуултан дээр нэмж тодруулах хүсэн. Лавсрын ерөнхийлөгч бол бас л яг төрийн оролцооноос хараад бас ажиллах хэрэгтэй. Монгол банк бол гэж зөндөө ярьдаг байсан. Гэтэл нөгөө Монгол банкныхын алдагдал нь 8.80 төгрөг болцсон байгаа. Тэгэхээр яг тодруулаад асуухад та одоо чинь засгийн газраас хэрэгжүүлэх байгаа элдв хөнгөлтэй зээл за бодлогын үнээс багаар одоо ингэ санаачлаад явж байгаа энэ одоо поп улс төрчдийн санаачлагуудыг дэмжиж ажиллах уу? Тийм үгүйгээр. Би дэмжиж ажиллахгүй. Энэ дээр намайг бас энэ засгийн газар олон удаа ажилласан учраас ерөн засгийн газрын гар хөл болох байх гэдэг ийм хардлах зэрлэг хэрэгж байгаа. Эсвэргээрээ би бол энэ ялангуяа их хурал за засгийн газрын төвшөнд энэ асуудлыг бодиттой ойлгуулж нээлттэй байх бодит үр дагаврыг ойлгох тал дээр бол миний давуу тал байх болов уу гэж бодож байна. Одоо нэг өнгөрсөн жишээлбэл авч хэлэхэд хэдийгээр бид нар засгийн газрын бодлого тэтгэврийн зээлд тэмдэглэх асуудлыг бол төр засгийн төвшөнд ярихад би өөрөө эсрэг бодолтой сарны яамны төрийн нэрмч би энийг болохгүй гэж төв банк болно гэж. Тэгэхээр эндээс бол ялгааг харах юм бол би түрүүсээ хоёрхан чиглэлд засгийн газартай мөнгө хэвлэх бус замаар хамтарч ажиллах боломж байна. Дэмжлэг үзүүлж ажиллах болцоо байна. Бусдаар энэ төсвийн бодлого хагас төсвийн бодлогыг ерөөсөө хэрэгжүүлж болохгүй. Энэ бодлогыг хэрэгжүүлж явснараа бид нар өнөөдөр ийм том хөөсийг бий болгосон. Энэ өөрөө нийт ард иргэдийн амьдралд маш муу нөлөө үзүүлж байгаа. Энийг бол бид нар бодиттой хүлээн зөвшөөрөх ёстой.